нэг хэдэн цаг хурдаа 32 хүнтэй хуралдаад тэгээд ердөө 32 хүнээс нь ердөө 9 хүн өгөөгүй. Тэгээд 20 хэдэн хүнээр ирд сүрээгүй. Тэрийг байна сумын иргэдийн хурал руу 2 удаа ороод 2 удаа ороход багийн хурлын тогтоол байхгүйгээд гарсан. Гарсан чинь 10 сарын дараа багийн хуралдааг байхад 60 эдийн хувьтай тогтоол нь ороод ирдэг. Тэгээд сумын иргэдийн хурлаар 2018 оны 8 сарын 27-нд сумын иргэдийн хурлаар сумын ердөө ганц байгальч нарийнчлал үндэгээ үзээгүй. Зөвхөн багийн хурлын тогтоолыг үндэслээд зөвхөн шууд автоматар баталсан. Тэгээ Ада компанид анх гойно усны хайгуул хийх ёстой. Хайгуулаа хийгээгүй шууд автоматар 4 цоног гаргасан байгаа. Зөвшөөрөл нь болохоор аймгийн байгаль орчноосууд 1 цоногийг авсан цэвэр ус гэж авсан юм байлээ. Унтны ус гэж авсан юм лээ. Дорнот аймгийн айс ав газраас 2 цоногийг авсан. Бас л цэвэр ус унтны ус гэж авсан байлээ. Нэг нь бол бүр автоматар зөвшөөрөлгүй байгаа. Тэгээ ер нь хайгуул хийгээгүй шууд юу л ус нөөцгүй гэдгийг бас тогтоох хэрэгтэй да. Тэгэхээр хайгуул хийгээгүй шууд автоматар 4 цоног гаргаад 4 худаг гарчна гэсэн үг.